За сайн байцгаана уу багш нараа, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. 1-р ангийн хүүхдэд ажиллах арга зам цахим модуль бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 6 насны хүүхдийн хөгжлийн онцлог судлах арга зам чиглэсэн зөвлөмжийг та бүхэндээ хүргэх гэж байна. За зөвлөмжийн гол агуулгыг танилцуулахаас өмнө хэд хэдэн зүйлийг бол онцлог хэлье. За манай улс орнд 6 наснаас элсэн сургуульд элсэн сургаж эхлээд 10 гаруй жил бол өнгөрсөн байна. За энэ хугацаанд 6 настай сурагчдад тохирсон сургалтын орчин нөхцөл бүрдүүлэхээс гадна сургалтын технологи, арга зүйд нэлээдгүй өөрчлөлт хийгдсэн байна. За тухайлбал эцэг эхээс хүүхдтэй ажиллах арга зүй, багш сурагчдтайгаа хэрхэн яаж ажиллах вэ талаар олон зөвлөмж сургалтууд хийгдэж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. За үүний үр дүнд та бид нэлээд туршлагатай багш нар байгаа гэж бодож байна. За мөн эхний жилдээ ажиллах гэж байгаа залуу багш нар ч гэсэн байгаа. За өнөөдөр хүний хөгжил хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед хүүхэд бүрийн хөгжлийн асуудал хүртэл ялгаатай болж байгаа. Тиймээс бид 6 насны хүүхдийн талаар илүү судалж мэдэх нь гарцаагүй. За ер нь 6 нас гэдэг бол маш их эрч хүч агуулсан нас байдаг. Зарим судлаачид энэ насыг хүний хөгжлийн оргил үеч гэж бол нэрлэдэг. Яагад гэвэл сэтгцийн хөгжлийн хувьд асар их нөөцтэй шинэ бүрдлүүд үүсэж бий болдог. За жишээ нь тэдний хувьд бол сургуульд орсноор эрт босно, сургуульд явна, гэрийн даалгавар хийх зэрэг шинэ үүргүүдийг хүүхдүүд биелүүлж эхэлдэг байна. Тиймээс насан туршидын дэмжлэг юунаас илүү гэдгийг онцлон хэлье. За 6 настай хүүхдийн хөгжлийн онцлог ялгаатай байдлын талаар хэдүүлээ чиглэсэн ийм бүрдэл хэсгүүдийг бол авч үзье. За энд бол 3 үндсэн бүрдэл хэсгийг бол авч үзнэ. За 1-р нь биеийн хөгжил, 2-р нь таны мэдхүйн хөгжил, 3-р нь нийгмийн харилцаа ба сэтгэл хөдлөлийн хөгжил гэсэн 3 бүрдэл хэсгийг бол авч үзнэ. 6 настай хүүхдийн хөгжил нь тэдний хувийн туршлага, хүрээлэн буй орчин, удамшны урьдчилан нөхцөл нь янз бүрийн хүчин зүйлээс хамаарч өөр байж болно. Гисэн хийдэж энэ насны хүүхдүүдэд ихэвчлэн ажиглагддаг тодорхой уушаад онцлог ялгаа байдаг гэдгийг бид нар ойлгох ёстой. За тухайлбал биеийн хөгжлийн хувьд бол 2 үндсэн асуудал яригддаг. 1-р нь ерөнхий хөгжлийн хувьд хурдтай байх, хүчтэй байх, хөдөлгөөнтэй байх асуудлыг бол авч үзэх ёстой. За 6 настай хүүхдүүдийн хувьд бол нарийн ур чадвар болох гар, нүдний зохицуулт бол сайн байдаг. За гэхдээ жижиг булчингийн холбоосууд бол бичээгүй байдаг. За жишээлх юм бол гутлын үдээс зангидах, хувцас товчлох, бичих гэх мэт хурууны хөдөлгөөнийг зохицуулж сурахад хүндрэлтэй байж болзошгүй. Тиймээс сурах үйл ажиллагаанд жижиг булчингийн хөгжлийг дэмжих шаардлагатай. За 2 дахь бүрдлийн хэсгийн хувьд танин мэдхүйн хөгжлийн хувьд байгаа. За энэ насны хүүхдийн сэтгцийн хөгжлийн хувьд шинэ бүрдлүүд үүсдэг онцлогтой. За танин мэддэг хүсэл сонирхол бол өндөр. Яагаад гэдэг асуултыг бол байнга асуудаг. За танин мэдхүйн хөгжлийн хувьд бол хэд хэдэн онцлог ялгаа бол энд бий. За 1-р нь бид нар анхаарал нэмэгддэг. За сургуулийн өмнөх наснаас илүү удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх чадвартай нарийн төвхтөө зааварчилгааг бол дагаж мөрдөх, даалгавар өгвөл гүйцэтгэж бол чаддаг. Харин хурдан тогтоож, хурдан мартдаг онцлогтой. За хэл ярианы ур чадвар бол 2-дугаарт бол нэмэгддэг. За энэ хэлний хөгжил хурдцтай явагддаггүй. Утга учиртай яриа өрнүүлэх чадвартай, үгийн нөөцийг нэмэгдүүлэх тал дээр багш нар маань анхаарах ёстой. За 3 дахь гол асуудал бол асуудлыг шийдвэрлэх чадвар байгаа. За тэд энгийн асуудал онцгой тааврыг шийдэж шалтгаан үр дагаврын холбоог ойлгож эхэлдэг. Энэ хүрээнд бодит сэтгүүн үйлдэл илүү төвлөрдөг онцлогтой. Гэхдээ хүүхэд бүр өөр гэдгийг бол анхаарах нь бол чухал байгаа. За 4 дахь тань мэдхүйн гол онцлог бол бас уншиж бичих асуудал байгаа. За үсэг үг үе бичих чадвартай болно. Нэр богино өгүүлбэр бичиж бол чаддаг. Энэ үе гар сарвууны хөгжилд бол анхаарах ёстой. Гар амархан цуцаж ядардаг тул анхаарах хэрэгтэй байдаг. За эдгээр чадваруудыг дэмжиж чадах юм бол хүүхдийн сэтгүүн үйлүүд хөгжих ахис төвшигл бол гарах боломжтой юм. 3 дахь гол асуудал бол нийгмийн харилцаа сэтгэл хөдлөлийн хөгжил бол байгаа. За 6 настай хүүхдүүд бусад хүмүүсийн мэдрэмжийг илүү сайн ойлгож бол эхэлдэг. За тэд өөрсдийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж эхэлдэг байгаа. За тухайлбал баяр хөөртэй байх, сэтгэл өөдрөг байх, таних гэх мэт. За мөн үе тэнхээхэнтэйгээ хамтран тоглох тоглоомыг бол илүүд үздэг байгаа. За хувцаслах, мөн хооллох, хувийн ариун цэврийг сахих зэрэг ажлуудад илүү бие даасан болдог байна. За мөн өөрийгөө хянах чадвар, сэтгэл хөдлөлийн зохицуулт бол сайжирч эхэлдэг. За сүүлийн жилүүдэд хүүхдийн ялгаатай байдлын талаар нэлээдгүй яригцаар байгаа. Нэг ч хүүхэд ард үлдэх хэсгүй байдаг. Хүүхэд бүр сурч чадна гэдэгт итгэлтэй байх бөгөөд өөр хоорондын ялгааг
эргээр хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг онцлон хэлмээр байна. За ялгааны талаар авч үзэхдээ хэд хэдэн зүйлүүдийг авч үзье. За нэгдүгээрт бол мэдээж генетикийн хүчин зүйл. Энэ бол маш чухал. Хүүхдийн хувьд бол ялгааг тайлбарлахад. За хүүхдүүд биологийн хувьд эцэг эхээсээ генийн өвөрмөц шинжүүдийг өвлөгдөж ирдэг байгаа. Эдгээр генүүд нь бие бэлтрийн шин чанар, оюуны чадвар, даруй байдал, эрүүл мэндийн тодорхой нөхцөл байдалд өртөмтгий байдал зэрэг хөгжлийн янз бүрийн талуудад бол нөлөөлдөг. За хүүхдийн хувь хүний энэ ялгааг бий болгоход генетикийн хүчин зүйл ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байгаа. За хоёрдугаарт ялгааг бол авч үзэл хүрээлэн орчны нөлөөлөл байгаа. Хүүхдийн өсөж тарниж буй орчин нь түүний төлөвшөлт ихээхэн нөлөөлдөг. Үүнд гэр бүлийн орчин, нийгэм эдийн засгийн байдал, мөн соёл иргэншил, амьдарч буй хамт олон болов ордог байна. За эцэгхийн хүмүүжлийн хэм маяг, боловсрал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, мөн хоол тэжээл, амьдралын чанар зэрэг нь бол хүүхдийн бие даасан ялгааг бол бий болгодог. За сургуульд орохын өмнөх үеийн туршлага, хүүхдийн бага насндаа олж авсан туршлага нь цаашдын хөгжилд бол удаан хугацаагаар бол нөлөөлдөг. За эрэг ба сөрөг аль аль нь байж болно. За жишээ нь нийгмийн харилцаа холбоо, эрт суралцах боломжуудыг бол бас агуулж өгдөг юм онцлогтой. За зан чанарын хувьд бол бас хүүхэд болгон ялгаатай байдаг. Хүүхдүүд өөр өөрийн өвөрмөц зан чанар онцлог шинжүүдтэй төрдөг гэж ойлгож байна. За зарим хүүхдүүд байглаасаа илүү нийтэж байдаг бол зарим нь бол дотгошоо болгоомжтой байж болно. За мөн темпераментийн эдгээр хувь хүний ялгаа нь бол хүүхдийн шин туршлага, нийгмийн харилцаа, суралцах арга байдалд бол нөлөөлдөг байгаа. За дараагийн нэг гол ялгаа бол бие даасан суралцах хэв маяг байгаа. За зарим хүүхэд сонсголын чадвар илүү байхад зарим нь харааны болон мэдрэмжтэй суралцаж байж болно. За эдгээр чадварууд нь хүүхдийн мэдээллийг хүлээн авах, ойлгох зэрэг шалтгаалж суралцаж хөгжөхөд нөлөөлдөг байна. За мөн өвөрмөц сонирхолд авьяасын ялгаа бол байгаа. За энийг бол бид нар бас тооцохгүй болохгүй. Хүүхэд бүр өөрийн гэсэн сонирхол, хүсэл тэмүүлэл авьяастай байдаг. За зарим хүүхдүүд хөгжим, спорт, урлаг зэрэгт төрөлхийн хүсэл эрмэлзэлтэй байдаг бол зарим нь өөр чиглэлээр амжилтанд хүрдэг онцлогтой. Эдгээр хувь хүний сонирхол, авьяас чадвар нь хүүхдүүдийн олон талт байдал ялгааг бий болгоход хувь нэмэр оруулдаг гэсэн. За хүүхэд бүр өвөрмөц бөгөөд тэдний хөгжилд янз бүрийн өөрчлөлтүүд байж болно гэдгийг санах нь маш чухал байна. Тиймээс 6 настай хүүхдийг таних, ялгааг илүү сайн судалж ойлгох нь бидний дараагийн зорилго байх учиртай. За хэрвээ та хүүхдийн хөгжлийн талаар санаа зовж байгаа бол иж бүр үнэлгээ хийх, мэрэгжлийн хүмүүстэй хамтарч ажиллахыг зөвлөж байна. За сэтгэл зүйн судалгаа онцлогооны гол асуудал бол хүүхдийн хөгжил төлөвшлийг бодиттой онцлох, түүний талаар үнэн зөв бүрэн дүүрэн мэдээлэл цуглуулж шийдвэр гаргах явдал юм. За судалгаа хийхдээ хүүхдийн сургуульд орж ирсэн өдрөөс эхлээд багш бүр хүүхдийн хувийн мэдээллийг судлах хэрэгтэй. За энэ нь маш чухал буюу хүүхдэд таних, нөхцөл байдлыг тогтоох, илрүүлэх, за цаашид хүүхдийг хэрхэн дэлгэрэнгүй судлах баримжаатай болдог гэсэн үг. Энэ судалгааг бол багш та бүхэн маань бүгдээрээ хийж байгаа. За үүнийг илүү дэлгэрэнгүй судалснараа хүүхдийн талаар илүү мэдээлэлтэй болно. За та бүхэндээ дараах байдлаар судлах чиглэлүүдийг санал болгож байна. За үүнд биеийн хөгжил, хоёрдугаарт нь танин мэдгүн хөгжил, гуравдугаарт нь нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөлийн хөгжлийн талаар судалж хүүхдийн хөгжлийн хялбар аргаар үнэлэх боломжтой. За үндсэн чиглэлийн хүрээнд биеийн хөгжлийг судлахдаа нэгдүгээрт нь бие махбодын хөгжлийн ерөнхий үзүүлэлтийг судлах, хоёрдугаарт нь хүүхдийн жижиг божингийн хөгжлийг үнэлэх боломжтой байгаа. За энэхүү чиглэлийг судлахдаа бид ажиглал, туршилт, асуулгын аргуудыг ашиглаж болно. За хоёрдугаарт нь танин мэдгүн хөгжлийн хүрээнд судлахдаа танин мэдгүн хөгжил, хүүхэд эцэгтэй хийх ярилцлага, хүүхдийн сонирхлын чиглэлүүдийг тодорхойлж болно. За мөн ажиглалтын арга, ярилцлагын арга, мөн стандарт тестийн аргыг ашиглах бүрэн бололцоотой байгаа. За 3 дугаарт нийгмийн харилцаа ба сэтгэл хөдлөлийн хөгжлийг судлах чиглэлүүд нь гэр бүлийн харилцаа хандлагыг судалж болж байна. Хүүхдийн тоглох үйл ажиллагаа болон нийгмийн харилцааны чадварыг судалж болж байна. За бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох чадварыг судлах боломжтой байгаа. За мөн ажиглал болон проектив тестийн аргаар судалнаа. За хүүхдийн жижиг булчингийн хөгжлийг үнэлэх жишг загварыг ашиглаад та бүхэн үнэлгээнийхаа эцсийн үр дүнг тооцож гаргаж болно. За үнэлгээг гаргахдаа 5 шалгуурыг 20 оног 100% гэж тооцоод хуульж болно. За жишээлбэл хүүхэд 15 оноо авсан байвал үнэлгээ нь 75% таа гарна.
За ингэхдээ бид бол энэ үнэлгээнийхаа шалгуур дээр тулгуурлан хүүхдийн дүгнэлтийг боловсруулах зайлшгүй шаардлага гарч ирдэг. За сургуулийн бага насны хүүхэд ихэвчлэн зурах, будах, бүтээх сонирхолтой байдаг учраас сэтгэл хөдлөлөө бүтээлээр дамжуулж илэрхийлдэг онцлогтой. За хүүхдийн зурсан зураг нь бидэнд маш үнэ цэнтэй мэдээлэл өгдөг. Зурган тестүүдийг сургуулийн сэтгэл зүйч багш нар хамгийн түгээмэл хэрэглэж байгаа. Учир нь хэрэглэхэд маш хялбар, хурдан, бага ангийн сурагчдад хүртээмжтэй, мэдээллийн өргөн агуулгатай байдаг. За мөн давтан шалгах бас боломжтой, сэтгэл зүйн хурцтмал байдлыг ч илрүүлдэг байна. За жишээлбэл хэдүүлээ гэр бүлийн хөрөг тестийг тайлбарлаа авч үзье. За хүүхэд гэр бүлийн гишүүдтэй хандах харьцаа хандлага гэр бүлийн дотоод уур амьсгал, гэр бүлийн дотор хүүхдээ эзэж буй байр суурийг тодорхойлдог. За энэ судалгааг ашиглахдаа та нар хэрэглэгдэхүүний үед цагаан А4-ийн цаас, өнгийн харандаа, балын харандаа, баллуур зэргийг бэлтгэсэн байна. За өнгийн харандааг олон сонголттой бэлтгэж хүүхдэд өгөх нь зөв. За форектив тестийн хүрээнд 2 насны хүүхдийн зургийг энд харуулсан байна. За нэгдүгээр зураг бол 6 настай хүүхэд гэр бүлийнхээ зургийг зурсан. А 2 дахь зураг маань 7 настай суралцагч гэр бүлийнхээ зургийг зурсан байгаа. За 6 насны хүүхдийн зургийг харах юм бол эхэндээ ээжигээ, дараа нь аавыгаа, дүүгээ зурсан байна. Харин өөрөө 4 дахь гишүүн байдлаар зурсан байна. За дараа нь том эгч нь, дунд эгч нь гэх байдлаар бүлгийн гэр бүлийн гишүүдийг дараалал зурсан байдал онцлог харагдаж байна. За 7 насны хүүхэд бол яг энэ зургаас харах юм бол хүүхэд парк дээр тоглож байгаа гэдэг нь шууд харагдаж байна. Гэхдээ хамгийн ихэнд нөгөө ахыгаа, дараа нь ээжигээ, дараа нь өөрийгөө, хамгийн сүүлд аавыгаа зурсан байна. За энэ зураг юуг өгүүлж байна уу гэхээр хүүхэд харилцааны хэрэгцээ үүсэж байгааг энэ 2 дахь зургаас харж болох юм. За ингэж бид нар зураг дээр тайлбар өгөхдөө 3 чухал зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт нь гэр бүлийн гишүүдийнхээ зургийн бүтэц, бүрэлдэхүүн, тооны байдлыг харгалзаж тайлбар хийх ёстой. Хоёрдугаарт нь гэр бүлийн гишүүдийг зурсан зургийг ерөнхий байдлыг харж дүгнэлт хийн. За гуравдугаарт нь гэр бүлийн гишүүдийн зурах явцын онцлогийг харгалзаж тайлбар хийх ёстой байгаа. Гэр бүлийнхнийгээ зураараа гэж хэлнэ. Харин чи хэнийг яаж зурхаа өөрийнхөө төсөөлөөр чөлөөтэй зурхыг тодорхой тайлбарлаж өгөх ёстой. За энэ үед гэр бүл гэдэг үгийг ямар нэг утга учиртай гэдгийг тайлбарлахыг зөвлөдөггүй бөгөөд юу зурх вэ гэсэн асуулт хэрвээ гарч ирэх юм бол та зааврыг дахин давтах хэрэгтэй болно. За зурх хугацааг хязгаарлахгүй гэдгийг бас санах хэрэгтэй. Хүүхэд судлахдаа та бүхэн ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөж ажиллах бол маш чухал байгаа. За судлаачийн хамгийн чухал асуудал бол судалгааны ёс суртахууны үндсэн дээр хийх, ялангуяа судалгаанд хамрагдаж буй хүүхдүүдийн эрхийг хүндэтгэх явдал юм. За хүүхдийн эрхийг хамгаалахын тулд судлаачид дараах ёс зүйн хэмжээг баримтлаж ажиллах нь зүйтэй. Нэгдүгээрт нь нууцыг хадгалах, хоёрдугаарт судалгаанд оролцогчдод хохирол учруулахгүй байх, гуравдугаарт зөвшөөрөл авах ёстой. За нууцыг хадгалахдаа бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүүхдийн нууцыг хадгалах шаардлагын дагуу албан ёсны зөвшөөрөл өгөөгүй бол үр дүн бусдад задалдаггүй. Зохиомлоор нэрийг өөрчлөх, зэргээр таних мэдээллийг бас нууцладаг байгаа. За хохирол учруулахгүй байх нь ямар ч тохиолдолд судлуулагчийн хувьд хүнд хэцүү сэтгэл зүйн хохирол учирч болохгүй. Судлаачид мэдээлэл авах хүслээс илүү хүүхдийн сайн сайхан байдгийг илүү чухалчлах нь зүйтэй юм. За зөвшөөрөл авахдаа мэдээлэл цуглуулахаас өмнө хүүхэд эцэг эхийн зөвшөөрлийг авдаг. За өнөөдрийн хичээлээр бид 6 настай хүүхдийн хөгжлийн онцлог, ялгаатай байдал, тэднийг хэрхэн судалж дэмжих талаар тодорхой чиглэсэн зөвлөмжийг та бүхэндээ хүргэлээ. Цаашид бид бүхэн хүүхэд бүрийг хөгжүүлэх хөлсөд багш бүр өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Та бүхний сургууль хүмүүжүүлэх хөлсөд өндөр амжилт хүсье.